Үзэгчдээ өглөөдөр нэмэнд за би өнөөдөр Reality Quest-ийнхаа part 1-ийг хийж байна. Тэгээд би одоо 27 дугаар chapter-ын одоо тайлбарлах болно. Одоо энд webtoon эсвэл manga гэх үү за энд одоо эхлэх үед энэ эхлэх үед Sunlight Shelter гэх одоо нэртэй нэгэн байгууллагыг харуулдаг. Тэгээд энд манай хан Дооны аавыг харуулдаг аа. Тэгээд манай Доон аавынхаа үхлийг хайж юу ч болж чадахгүй байв. Энд ер нь бол өмнөхдөө аавыгаа яад хэрхэн өгснийг одоо хар дарж зүрлдэг. Тэгэл манай Доон ч өстө хар дарж сэрээд өстө нэр амьсгадж юм чинь. Даанч манай Доон ханиад хүрсэн байгаа нь харагддаг. Энэ үед тэрэн дээр аавынхаа тийм бичлэгийг яаж авах вэ гэсэн чинь цонх нэгдэж одоо тэгээд 5 одоо даалгавар биелүүлсэн. Энэ 5 даалгавар нь одоо 10,000% амь нэмэх, 1000% стаминыг нэмэх, 200 хүч нэмэх, 200% хамгаалалт нэмэх, 200 авахалж самбаа нэмэх, 200% одоо сүнсээ нэмэх. Сүнсээ гэдэг нь одоо баг аавра ч юм уу тийм ах. Тэгээд эхний дасгал нь одоо энэ луугийн дүргээд тийм нэг дасгал байгаа. Тэс та арагшаага ингэ явж үтэн байгаа зү. Тэгээ хоёрдугаар дасгал нь болохоор агаар дээр суух гэж байгаа. Тэгээ харж байгаачлан манай залуу анх удаа хийхэд ундаг. Тэгээд гуравдугаар дасгал нь тагтаа барих. Манайхаар бол монголоор угаасаа тагтаа гин. Тэгээд дөрөвдүгээр даалгавар нь гулсуурнаас зүгдэх. Тэгээд тавдугаар даалгавар нь ямар нэгэн тоглоом дээр гүйдэг мөдөг эсвэл нэг өөрийнхөө хувирал тоглоом байдаг шүү дээ. Тэгээд 1-7 хоногийн дараахыг харуулдаг. Манай залууч өстө нэрэ уучлаарай аваа гэд. Тэгээд дөнгөж 2% нь биелүүлсэн байдаг. Тэгээд хажуу тишээ харсан чинь Кан Сихун чи яагаад энд байгаа ингээд бүгдээрээ одоо энийг Сихун гэдээ дуудаа явъя. Тэгээд манай Сихун энд бүргээд тарган байхдаа жимд явж чадахгүй энд дасгал хийдэг байсан. Тэгээд энд баг 2 жил бэлдсэн байсан. Тэгсэн чинь манай жоохон Доон маань хэрхэн одоо бусад тулааны урлагуудад явж хэрхэн болж байсан харагддаг. Таеквондо, айкидо данч тэрэнд маш хэцүү байсан болохоор тэр дандаа бууж өгдөг байсан. Тэгэл манай одоо Сиху маань чи ямар дасгал хийж байгаа гэсэн чинь манай Доон аавыгаа бодоод өстө би нэр бууж өгөхгүй хизээч гэд. Тэгээд 2 сарын дараахыг харуулдаг. Манай Сарлака одоо энэ Сарлакаг нэрлэлсэн. Тэгээд би одоо нэг манай Сарлака ер нь бол энийг диске ер нь бол өгөхгүй байгаа. Тэгээд би чамайг дараа нь уулзвал ална гэсэн бидтэй гэсэн чинь манай залуугийн өстө бийг харчилтаа тэр гар манныхын шуумууг нь булчин. Тэгээд статус нь өстө нэр. Гэтэ энэ левел 100-аараа байсан байлээ би нэгээр явсан гэж бодоод. Тэгээд 2 сарын өмнөхийг нь харуулдаг. Довоонч ашгүй нэгэмгээд одоо тагтаага харуулдаг. Тэгээд шууд дараагийнх нь гээд одоо гулсуур тогтох гээд энэ амжилттай 9%. Агаарт суух 21%. Гүйлтийн тоглоом 58%. Тэгээд хамгийн сүүлчийнх нь 100%. Манай залууч одоо бүх 5 даалгаврыг биелүүлв. Тэгээд одоо бие өөрчлөх гээд цонхон нэгдээд гар мараа хараад би энийг 6 уруутай гэж харсан. Тэгэл бүх зүйлсийнх нь хүч мөч нэмэгдээд өстөн нэрэ статус нь гэхдээ баг тэр за юхтай. Тэгээд тулаан дээр бол өстөн нэрэ Сарлакан боссноо шууд даашлаад өршөлөд авдаг. Тэгсэн чинь хамгаач тийм чинь тэгээд л өстөн нэрэ үсэрснээ за тулаан
Тэгэл манай довоо ялчт юм да. За тэгэл би яллаа гэд. Манай залууны өстө нэр хүссэн юм авч байгаа юм чинь. Тэгэл нөгөө нэг өмнө тулалдсан дунгийнх нь хүмүүс нь ирээд наадхаа гэс шалгачихаа гэсэн чинь манай цагаанка байж байгаа юм. Сарлаа цагаанаа сарлаа. Одоо энэ сарлаа л гэхээс. Тэгээд сарлаа маань листа нэрэ авраа цацаад манай залуучаас гарч ирээд л ингээд жирийн тулаан болно гэсэн чи яваад өчтдөг. Тэгэл сарлаа над одоо юу бичлэгээ үзчих гээд тэг бичлэгийг үздэг. Тэгээд энэ бичлэг дээр нь харсан чинь шелтер гэх өгөөд энэ нэг дурсамжийн сэтэрдэг дооны. Тэгээд аав энд харуулж ийм цамц ямар байна? Энэ одоо энэ цамц ямар байна гэсэн чинь довоон одоо ямар ч зүйлгүйгээр хүмүүст өгж байгаа нь гайхмаар юм гэсэн чинь аав нь ер нь бол энэ бидний нэм клуб скол юм өмсдөг зүйлсүүд тэгэл манай залуу маань өстө нэрэ өөмөрч байгаа юм чинь юу болсон гэсэн чинь багш нь шалгалтай гэж хэлсэн байна. Тэгсэн чинь арталтанд суудаг хүүхэд нь довоон чи зүгээр үү гэхэд манай залууч гэсэн чихтэй. Тэгэл артлын суудаг хүүхэд нь тэгвэл чи манай гэрт хамт сурмаар байна уу гээл манай доон чинь чиний гэр хаана байдаг юм гэж асуудал. Цонх нээгдэж нэг даалгавар өгдөг. Тэр нь жиханы 7 хоногийн шалгалт хүртэл хамгаал гэв. Тэгтэл хажуу тишээгээ хартал жиханы өмнөх найз нь харагддаг. Энэ эмэгтэйгээ хажуудах гэсэн. За тэгээд ингээ бичлэг дуслаа. Тэгээд таалагдсан бол лайк and сабаа дараарай. За тэгээд баярлаа. Баяртай.